Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Crime Hub эхлэхэд бэлэн боллоо. Нийтмийн баярын мэнд хүргэе. 4-р сарын 1-ний өдөр дэлхийн олон оронд тоглоом шуулам хийж хүмүүсийг хуурдаг уламжлалтай байдаг. Тиймээс өнөөдөр та бүхэнд нийтмийн баяртай холбоотой гарсан гэмт хэргүүдийн талаар ярьж өгөхөөр бэлдлээ. Ингээд хэрэгтэй орцгоё. 2010 оны 4-р сарын 1-ний өдөр Нью-Зеландын нэгэн хотод хэсэг оршин суугчид нийлэн хошигнол хийх зорилгоор цөмийн станцад осол гарлаа гэсэн мэдээллийг хуримжаар тараасан байдаг. Энэ мэдээлэл нь олон нийтийг сандралд оруулж, онцгой байдлын албадыг шуурхай арга хэмжээ авахд хүргэсэн байна. Харин эцэст нь энэ нь хошигнол болох нь тогтоогдож, уг үйлдэл хийсэн хүмүүсийг хуримж мэдээлэл тараасан хэрэгээр мөнгөнд торгуулаар торгож, биеэр идэх ялыг оногдуулсан байдаг. 2013 оны 4-р сарын 1-ний өдөр Америкийн Кентаки мужид нэгэн эмэгтэй цагдаар залган манай гэрт цоврал алуурчин байна гэх дуудлагыг өгдөг. Дуудлага авсан 911-ийн ажилтнанд эмэгтэй бага зэрэг сэжигтэй санагдаж байсан ч дуудлагыг нь хүлээн авсан ба цагдаа нар энэ дуудлагыг нухацтайгаар хүлээн авч шуудхан томоохон үйл ажиллагааг зохион байгуулсан. Цагдаа яаралтай эмэгтэйн гэрийг бүсэлж тусгай хүчин болон эрен сурвалжлах сэтгүүлчид оролцож маш сүр дулаантайгаар арга хэмжээ авсан байдаг. Харин үр дүнд нь хуримж дуудлага гэдэг нь тогтоогдсон ба цагдаагийн газраас тухайн эмэгтэйг түүний хошигнол нь эдийн засаг болон нийгэмд ихээхэн хохирол учруулсан бөгөөд худал мэдээлэл тараасан гэх хэрэг үүсгэн эцэст нь цагдаа орьсон байдаг юм байна. 2015 оны 4-р сарын 1-ний өдөр Бельгийн нэгэн иргэн далайн хар шуурга биелэг рүү чиглэж байна гэх мэдээ сошиалаар тараадаг. Үүний улмаас олон хүн айж түгшихээс гадна олон улсын байгууллагууд анхаарлаа хандуулсан байдаг. Мөн цагдаа болон аврах албаны ажилтнууд ч гамшаас урьдчилан сэргийлэхээр тодорхой хугацаанд ажилласан. Эцэст нь энэ нь хошигнол буюу хуримж мэдээлэл байсныг тогтоосон ба мэдээлэл тараасан этгээдийг олон нийтийн аюулгүй байдалд занал хийсэн хэмээн буруутгаж торгуул оногдуулсан байна. 2007 оны 4-р сарын 1-ний өдөр Японд нэгэн залуу найз руугаа намайг хэн нэгэн барьцаалчлаа гэх хуримж зурвасыг илгээсэн байдаг. Зурвасыг авсан найз нь цагдаагийн газарт яаралтай дуудлага өгч цагдаагийн алба холбогдох мэргэжилтнүүдэд ажиллуулж тусгай ажиллагаа эхлүүлсэн ба шаардлагатай бүх арга хэмжээг авч тусгай салаа болон эрүүл хайгуулын баг хуралдаж ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Харин мөрдлөгийн явцад тухайн залууг хуримж дуудлага өгснийг илрүүлж залууг хуримж мэдээлэл тараах гэсэн хуулийн залтаар баривчлан торгуул оногдуулжээ. 2020 оны 4-р сарын 1-ний өдөр Бэлэгт нэгэн залуу би машинтайгаа осолдчихлоо. Миний амь насанд аюул учирч байна. Намайг авраач гэх дуудлагыг орон нутгийн түргэн тусламжийн төвд өгсөн байдаг. Түргэн тусламжийн дуудлагыг нухацтай авч утсан бөгөөд түргэн цагдаа аврах албаны хүмүүс дуудлагын дагуу ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. Харин дараа нь тэд энэ хуурамч дуудлага гэдгийг тогтоосон бөгөөд тус залууд хуурамч дуудлага өгсөн гэх хэрэг үүсгэн торгуул ногдуулж цагдаа орсон байдаг. 2016 оны 4-р сарын 1-ний өдөр Их Британийн Лондон хотод нэгэн залуу хошигнол хийх зорилгоор төмөр зам дээр нэг хүн байна. Тэр амиа хорлох гэж байна гэх хуримж дуудлагыг өгчээ. Үүний үр дүнд олон цагдаа аврах багууд ажилласан байдаг ба ажиллагааны дараа залууг хуримж дуудлага өгсөн хэрэгээр баривчилж торгуул ногдуулсан байна. 2018 оны 4-р сарын 1-ний өдөр Канадад нэгэнээр галт төмөр гарч байна гэж дуудлага өгдөг. Үүний улмаас онцгой байдлын алба, гал сунуугчид шуурхай ажилласан. Онцгой байдлын алба, гал сунуугчид ажиллагаа явуулж байгааг харсан нутгийн зарим иргэд ч айд сандран юу болоод байгаа талаар асууж онцгой байдал руу холбогдсон байдаг. Харин эцэст нь энэ дуудлага өгсөн залууг онцгой байдлын ажилчдын цаг завыг өрсөн нөөцийг өрсөн, мөнх хүмүүсийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлсөн гэж буруутган торгуулийн болон биеэр идэх ялыг оногдуулсан байдаг. 2010 оны 4-р сарын 1-ний өдөр Германы нэгэн иргэн Нью-Йоркод томоохон террорист саллага болох гэж байна гэх хуримж мэдээг тараасан байдаг. Тэрээс сошиал медиа болон мэдээний сайтуудыг ашиглан энэ хуримж мэдээллийг түгээсэн. Түүний зорилго бол хүмүүсийг айлгаж, нийтмийн баярыг хөгжилтөй болгох байсан ч бүх зүйл буруугаар иргсэн. Тэр мэдээг харсан хүмүүс ихээхэн сандарч олон нийтийн аюулгүй байдалд эрсдэл үүссэн. Цахим ертөнцийн нөлөөгөөр олон нийт сандралдаж, хоорондоо хов жив ярьж, цагдаагийн газрын утас руу дуудлага өгч маш их
ачаалал үүсгэсэн байдаг. Цагдаа нар нарийн мөрдлөг шалгалт явуулж, хэрэгтэй арга хэмжээг авч, хуурамч мэдээлэл тараасан хүнийг нийгмийн аюулгүй байдалд халдсан гэмт хэрэгээр шалгаж, эргүүлэн бургуутгаж, торгуул оногдуулсан байна. 2013 оны 4-р сарын 1-ний өдөр Италид нэгэн залуу Италид газар хөдлөлт болж байна гэсэн хуурамч мэдээг тараадаг. Тэрээр олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр энэ мэдээг нийтэлж хүмүүсийг сандаргаж хошигнол хийхээр шийдсэн байна. Харин энэ нь газар хөдлөлттэй холбоотой мэдээлэл хүмүүсийн сэтгэл зүйд томоохон нөлөөлж олон хүн айж сандарсны улмаас эрүүл мэндэнд муудаж орон нутгийн эмнэлэгт яаралтай хүргэгдсэн. Цагдаагийн байгууллага яаралтай арга хэмжээ авч хуурамч мэдээг тараасан залууг буруутгаж нийгмийн аюулгүй байдалд занал хийсэн гэж үзэн торгох шийтгэл оногдуулсан байдаг. 2014 оны 4-р сарын 1-ний өдөр Их Британи улсад хоёр залуу тоглоомын буута банк руу орж бид банк дээрэмдэж байна гэж хэлэн ажилчдад айдас төрүүлж эхэлсэн байдаг. Банкны ажилчид болон үйлчлүүлэгч нар энэ үйлдэлийг бодитоор хүлээн авч айдас сандран цагдаад дуудлага өгдөг. Дуудлагын дагуу цагдаа нар ирж дээрэмчидтэй тохиролцохоор оролцох үед энэ бүх зүйл нь инээдмийн баярын тоглоом байсан нь тодорхой болдог. Харин шүүхээс тэднийг эмнэлгийн үйлчлэгээ болон цагдаа нарын нөөцийг дэмий өрсөн хэрэгээр буруутгаж торгуул оногдуулсан байна. 2005 оны 4-р сарын 1-ний өдөр Австралид нэгэн залуу онгоц осолцсон гэж мэдэгдэж олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд тараасан байдаг. Мэдээллийн хэрэгслүүд тухайн мэдээллийг шалгаж үзэлгөө тараасны улмаас олон хүн айж сандралд орсон байна. Үүний улмаас онцгой байдлын албанд маш их дуудлага ирж, онцгой байдлын алба хэд хэдэн ба онгоц осолцсон гэх газар очсон байдаг. Тухайн залууг хуурамч мэдээлэл тараасан хэрэгээр баривчилж, шүүхээс түүнийг цагдан хорж торгуулийн ял оногдуулсан байна. 1986 оны 4-р сарын 1-ний өдөр Францын нэгэн сонин Эйфелийн цамхаг нурлаа гэсэн хуурамч мэдээг гаргажээ. Энэ мэдээ олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр түгээсэн бөгөөд энэ нь олон хүмүүсийн сэтгэл зүйд асар их муу нөлөө үзүүлсэн байна. Хүмүүс сандралдаж олон нийт түгшиж байсан ба бүр зүрхний шигдээс болж эмнэлэгт хүргэгдсэн хүнч байлаа. Шүүхээс тус саний газрыг соёл мэдээллийн хэрэгслийн хуурамч мэдээ нь олон нийтэд сандрал үүсгэж, олныг айлгсан гэж буруутган санийны газарт торгуул оногдуулсан байдаг. 2019 оны 4-р сарын 1-ний өдөр Польшид нэг эмэгтэй би найз залуугаа хөнөөчлөө туслаач гэж нэгэн найз руугаа зураг зөвчжээ. Харин тухайн зурвсыг авсан найз нь яаралтай цагдаад утсан байдаг. Цагдаа нар дуудлагын дагуу эмэгтэйн гэрт очиж эмэгтэйг шалгаж эхэлсэн бөгөөд бүр гэрийнх нь гадаа цагдаа нар бүслэлт хийсэн байдаг. Цагдаа нарыг шалгах явцад эмэгтэй тоглоом хийсэн нь ч мөн тогтоогддог. Бүсгүй ямар ч гэмт хэрэг үйлдээгүй байсан ч цагдаа нарын цагийг дэмий урсан түнчлэн нийгмийн аюулгүй байдалд халдсан гэх хэрэгээр буруутгагдаж шүүхээс түн торгуулийн болон биеэр идэх ялыг оногдуулсан байдаг. 2019 оны 4-р сарын 1-ний өдөр Францын Парис хотод нэгэн иргэн банкны дэрэм болж байна гэх нийтлэлийг цахим хуудсандаа хуваалцдаг. Энэ нийтлэл нь хурцтайгаар тархаж цагдаагийн байгууллагын анхаарлыг татсан ба цагдаа болон аврах албанг яарвчлан тухайн гэмт хэргийг таслан зогсоох арга хэмжээг авах шаардлагатай болсон байдаг. Энэ үйл явдлаас шалтгаалan цагдаа нар маш их нөөц зарцуулсан мөн нийгмийн аюулгүй байдалд халдсан гэж зал. Францын шүүхээс түүнийг мөнгөнд торгуул болон цагдаа орох ялаар шийтгэсэн байна. 2015 онд Москва хотод нэгэн иргэн мөнгөн ус асгарсан гэх дуудлагыг цагдаагийн газар өгдөг. Энэ дуудлагын дагуу онцгой байдлын аврах алба яаралтай арга хэмжээ авч ажиллаж эхэлсэн. Харин ажиллагааны үр дүнд тухайн дуудлага нь хуурамч дуудлага гэдгийг тогтоосон ба шүүхээс түүнийг нийгмийн аюулгүй байдалд саад учруулсан, ард иргэдийн амар тайван байдлыг алдагдуулсан, аврах ажиллагаанд цаг зарцуулсан, эдийн засагт тохирол учруулсан гэж үзэн мөнгөн торгуулийн болон хорих ялаар шийтгсэн байдаг. Та эдгээр хэрэгүүдийн талаар юу гэж бодож байна? Өөрийн бодлыг сэтгэл хэсэгтүүлдэж бусадтайгаа хуваалцаарай. Баярлалаа. Баяртай.